Цаана налагчуудаа хайрдаг вэ? Мэндчилгээ үргэлжилж байна. Та төрсөн өдрийн баяраараа юу хийдэг вэ? Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаараар өөрийнхөө төрсөн өдрийн баяраар дөрөөлж өсгсөн ижи аав хоёроо баярлуулахыг хүссэн охин Сугармаагийн хүсэлтээр эрхэм аав Эрдэнэбаатар ээж Алдармаа нартай хаягалсан онцгой гоё мэндчилгээг уламжлах гэж хамтдаа охин хүүгийнхаа онцгой сайхан төрсөн өдрийн баярыг угталцаж орчлон хайрлсан ижи аавыг нь маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн суусгаж ийн та хэвэн. Оо за. Ах байна уу гэртээ? Самано. Бичлэгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид Эрдэнэбаатар ахыхаа өргөө цагаан гэрийн хоймроос үзэгчид та бүхэнтэйгээ мэдчилж байна. За юун түрүүнд эрхэм зочидтой энэ өдрийн мэд хүргэе. Сайхан үлдчихэж байна уу? Сайхан үлдчихэж байна. Сайхан. За тэгэхээр манай ах налагчуудаа хайрдаг үе гэдэг нэг юм мэдчилгээ хүргэлтийн газар байгаа. Ер нь манай нэвтрүүлгүүдийг үзчихв үү? Үзчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг гадарлах юм байна, тийм ээ. Охин нь нэг хүмүүсийн онцгой сайхан баярт мүч. За тэгээд амьдралын их сайхан дурсамжийг мөнхлөх тийм том даалгавар аваад та хоёр дээрээ бас ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол 2 дугаар сарын 6. Би ааваас төрүүлж асуумаар байна. Ахаа өнөөдөр ямар өдөр юм бол? Одоо айтгүй. Санаж байгаа юм байна уу? Ах бол сая ажилласаа буугаад ирсэн бүр амрагч хөөгүй байж идэл гинт цэцэг жимс болохоор их гайхаж байгаа болов гэж үзэж байна. Ер нь таны санаанд 2 сарын 6 нь ямар өдөр байна? Ээж юу гэж бодож байна? 2 сарын 6-нд манай хүү охин хоёр нэг нь 7-нд нэг нь 6-нд төрсөн байхгүй юу? Тэгээ манай хүү маань болохоор Дорноговт байгаа. Яг төрсөн өдөр нь бол манай хүүгийн 2 сар 6 манай хүүгийн төрсөн өдөр. Маргааш манай охины төрсөн өдөр. Тэгээд шидэ охин болохоор маргааш ажилтаа болохоор тэгээ өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. Тэгэхээр манай охин явуулсан байх гэж бодож байна. Ер нь тэдрээс л гарцаагүй. Тэгэхээр ямар гоё юм бэ? Бас ах トゥ хоёр нэг өдрийн зөрүүтэй. Аавынхаа өргөө цагаан хоймортоос хүмүүн заяаг болж мэдлэн гэдэг цаанаас их гоё ерөөлтэй санагдаж байна. Тэгэхээр яг одоо мэндчилгээ эхлэхээс өмнө би эрхэм аав ээжи хоёрт хүүтэй бас охинтой болж байгаа. Онцгой сайхан өдрийнх нь мэндийг хүргэж байна шүү. Баярт мөчийн мэндийг дэвшүүлье. Баярлалаа. За охиндоо хүүтэй хайртай шүү. Бас үрхээлээ танилцуулбал та хоёр маань одоо хэдэн хүүхэдтэй хоёр хүү нэг охинтой маань. Сандра тэглгүй яг хөө тэгэхээр ач зайн яасан бид тэр чинь 6 байна. Ямар өнөр өтгөө айл. Тэгэхээр ирсэн хэрэг явдал маань ерөнхийдөө бол ээж аав хоёр их гадралсан болов хийж бодож байна. Дөнгөж сая бас охин хүүгийн онцгой сайхан төрсөн өдрийн баяраа гэж ярьж байгаа. Тэгэхээр нэг ийм гоё юм байна Эрдэнэбаатархаа. Төрсөн өдөр гэхээр чи энэ хүүхдүүд өөрсдөө л баярлаад бүр уцаач авах завгүй айхтар явдаг шүү те. Гэтэл та хоёрын минь төрүүлсэн хүүхдүүд дундаас би нэг чихтэйхэн сайхан мэндчилгээний үгсийг аваад бүр ирж байхдаа өөрөө ч догдлоо та хоёрыгоо зорин ирсэн учиртай. Учир нь бидний төрсөн өдрийн баяр тохиож байгаа. Тэгээд бидний баярлаж наргиж цэнгэх яах вэ? Бидэнд хүмүүн заяаг хайрлсан хоёр сайхан ижи аав минь байдгийм аа. Очоод чихтэйхэн сайхан баярлуулаад өгөрөө гэсэн онцгой даалгавар биелүүлж яваа юм шүү. Тэгэхээр охин Сугармаа за тэгээд бас хүрэлцэх нарынх нь хүндтэй сайхан мэндчилгээг уламжлах гэж байна. Та хоёр минь хүлээн авна үзээ. Жил чихтэйхэн сайхан бэлэг авдаг шүү даахаа. Тэгэхдээ энэ удаагийн бэлэг бас их өөр байна. Учир нь сэтгэл зүрхэндээ бодож явдаг сайхан үгс бүхнийг ээдний гоё дамжуулаад өгөрөө гэсэн учраас эхлээд би өрх гэрийн тэргүүн болсон ааваас эхлэж айгуугай мэндчилгээний үгийг уншиж өгмөр байна. Та хоёр маань анхаарал сайн тавьбал чухам тэр хүү охин хоёрыг хэн нь энэ гоё гинтийн бэлгийг явуулав гэдг нь их тодорхой болох болов гэж бодож байна. Өрх гэрийн тэргүүн болсон өнөөдрийн бидний хүмүүн заяаны тэргүүн их нь болсон аав минь таньда баярлалаа. Охин хүүхэд гэдэг чинь аава таныхаа ингэрт зүйлтэй очир эрдэнэ байдаг юм гинлээ.
Орчлонгийн сайн сайхан бүхнийг ижи та хоёрынхон буйнаар хүртэж, төдийгөөс өдийг хүртэл өсөж торнож хүмүүний энэ орчлонд гэрэл гэгээтэй бүхнийг хүртэж яваа би дэндүү их азтай хүмүүс юм шүү. Аав таныхан гал голомтонд аз жаргалыг мэдэрч, алдраа жаахан бага насныхан дурсамжийг мөнхөлж, амьдралын жаргалтай мөчхүүдийг гэрчилж явсан тэр танхилхан насаа өнөөдөр яагаад чимчигтэйхэн их санаж байна. Тандаа баярлалаа хүмүүн заяаны минь их оргил болсон аав танаараа охин өрн бахархаж явдаг юм шүү. Хазайлгаж боломгүй титэм шиг нэрээр тань огуулсан хаан буурал аав минь тандаа баярлалаа. Хамаг хаарын дээдийг нь хүртээж энгэртэй элгэндэн тэрч өсгсөн ижи та хоёртоо талархлаа гэж энэ мэдчилгээний үг эхлээд Эрдэнэбаатар ахад маань эхлэн хаяглаж ирсэн байна. Онцгойлон охин өртөө болсон их гоё өдрийн мэндийг дэвшүүлж байна миний ахаа. Араас нь үргэлжлүүлээд мэдээж алтан дэлхийг төрүүлж өсгсөн ачлалтай сайхан ижидэн охин нь талархаж явдаг юм гинлээ шүү миний ихчээ. Алдармаа химэх эрхэм сайхан ижигийн хаан ариун сайхан хөвлөд нь хүмүүн заяаг болж мэндэлсэн азтай үрээ би чинь амттай шимттэй бүхнийг нэдэж хүртэж өссөн аав ижийн эрх охин би чинь амьдралын жаргал зовлонгийн алимтч нугараагүй ижигийн хаан ачаар энэ орчлонд бүсгүй хүн ямар их хүчтэй байдгийг охин нь цаг минут тутамд танаасан харж мэдэрч биширч явдаг юм шүү. Тандаа баярлалаа ээжээ. Одон гаригийг би шүтдэггүй шүү. Олны хилам хараал юрол огторгүй тэнгэрийг ч охин нь шүтдэггүй шүү. Орчлонд харин ганцхан ижи аав та хоёрын сүсгэлэн дээдэлж явдаг юм шүү. Надад хүмүүн заяаг олж энэ хорвоо төрүүлж өсгсөн та хоёртоо баярлалаа. Алтаар уйлвч ахаад ноддоо олдохгүй аав минь ээ. Эрднэр уйлвч эргээд олдохгүй ижи минь та хоёртоо энэ орчлонд сугармаа химээх хөөхөн охинтой болсон гоё өдрийн мэндийг хүргэж байна. Эрүүл энхийг хүсье гэсэн байна. За тэгээд охин үрийн гоё сэтгэл шингэсэн бэлгийг ижидэн сайхан цэцгийн баглаагаар аавд нь амтц баярын бэлуугаар дэвшүүлж байгааг нь хүлээн авна уу. Эрдэнэбаатар хаа ажлаас буугаад ирсэн чи юу болоодохгүй юу? Сэтгэл ямар байна хаа? Гоё байна. Одоо энэ бичлэгийг өнөөдрийн төрсөн өдрийн эзэн болсон хүн үзэж байгаа. Онцгойлон манай бэлгэний эзэн сугармаагийн манаас төрсөн өдөр тун удахгүй буюу хэдхэн цагийн дараа болох нэ. Хайртай хүүдээ охиндоо хандаж хэлэх үг вэ нүү? Хоёр хүүхдтэй хайртай ширэж ялээ. Хоёуланд нь төрсөн өдрийн гал голомын төгөргөө. За хоёр хүүхдтэй төрсөн өдрийн минь хүргэе. Миний хөөч нь дорногод байгаа. Аавгаа хүүхдтэйгээ гэр бүлээрээ дорногод байгаа. Дөрөвдгэн би мэдлэгээ хүргэчгээд тэгээд яаж байгаа. Өвдөө баярлалаа. Охин маань маргааш өглөө ажилдаа болохоор тэгээд өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. Охин хүү хоёртоо эрүүл энх сарвал сайхан байх болтугай гэж хэлээ та. Баярлалаа. За тэгэлгүй яг хөө тэгэхээр ижи аав хоёрынхон бас энэ орчлонгийн ач хавьяаг нь магтан дуулж энэ цаг мөчид их гоё төрсөн өдрийн мэдчилгээг ижи ааваа баярлуулж эхлүүлж байгаа сугармаа бүсгүйд бас бүр талархмаар байна. Төрсөн өдрийн мэндийг угтан хүргэмээр байна. Эрдэнэбаатарын айлд бас өөдлөн дэвчхийн эрүүл өргөж өнөөдрийн дугаараа жаргая. Эрхэм үр хүүхдүүдийнхээ хос багнаа нулсан ах эгч минь урт наслаж удаан жаргаарэ. Танаа ийм сайхан нэвтрүүлэг явдаг тань ч гэсэн баярлалаа. Гоё нэвтрүүлэг байна. Хоёрыг учруулдаг ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа та хоёртаа ч гэсэн баярлалаа. Ялалаа. Момо ивлэгсэн өвөт тань мөн хэрхлэмэр болох юм ээжээ мөндөр хайлуулсан хайранд тань мөчөр ургамар болох юм аваа далай их
дах ёо